Үйлчлэгээ нэмэгдэх хэрээр ажиллагчдын оронтой байр савгад олон асуудал гардаг. Нэг үе ийм асуудал тулгарч байлаа. Онцлогооны тоног төхөөрөмж их үнэтэй учраас түүнд анхаарч нэг хэсэгтээ бусад асуудал орхитоход хүрсэн. Шинэ байр газрын зөвшөөрлөгэд юу юмдах вүлээ? Гэвч өөдөл дэвжиг бүхэнд холын зам өргөн дурайдаг. Энт ашиглалтанд орсноор онцлогооны лабораториос гадна сургалт, эрдэм шинжилгээ явуулдаг хоёр байртай ангаа ухааны томоохон төв болж чадсан. Зорж чадвал бүтэхгүй юм гэж үгээ. Тэгээд 2010 оны 4 сараас дахиад гясныхаа барилгын ажлыг эхэлсэн. Тэгээд тэр үед хавар өөрснөө гясны дээр орох оролтой байсан учраас зүрхчигчгээ тийм эрчимтэй хандж чадаагүй. Дунд нь санхүүгийн жоохон боломж гараагүй. Тэгж яваад нэг 2 жил шахуу байжгаад энэ байраа 2011 оны 8 сард үйл ажиллагаа дуусгаад шинээр ингээд төв байгуулсан. Тэгэхээр яг энэ шинээр төв байгуулахаар хүмүүс дахиад нэг шинжилгээ хийх газар нэмэгдчихлээ. Танах энэ шинжилгээгээ хийх үгээ бас асуудیں۔ Тэгэхээр бол бас тийм биш. Яг тэр шинийг эрэлхийлэн шинийг судлана гэсэн учраас үзсэн судалгааны төв гэж байгуулсан. Тэгээд бид чинь тэгэл бөөнл найр болчихлоо шүү дээ. Хоёр байртай болсон гэдэг. Уруулж бодисыг хадгална гэдэг нарийн төвхтэй ажил. Зориулалтын агуулгах сав шаардлагатай. Тиймээс гялс ангаа ухааны төв хоёр байраа автомат агааржуулах системтэй болгож уруулж бодисыг хасах 40 хэмийн хүйтэнд хадгалах хөлдөг суурилуулжээ. Ажилчид амарч хөгжилдөж байна. Урлаг, спорт, хамт олныг улам ойртуулж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Их ажлын дараа хэдэн хором хамт олонтойгоо буужигнаж амралтын өрөөндөө цайлаад авах дахиад ирч хүч хоригдлогддог шиг болдог. Маргааш тэднийг 100 үйлчлүүлэгч хүлээж байгаа. Миний гол бахархах зүйл бол компани маань бас ажил маань. Миний хувьд бол энэ компанид ороод 2 сар болж байгаа. Тэгээд компанид ороод хэдий богино хугацаа өнгөрсөн ч гэсэн маш их өндөр сэтгэлтэй байгаа. Бид бас энэ ажил дээр бахархдаг, энэ хамт олноороо бахархдаг. Энэ одоо хамт олонгүйгээр бол гяс компани юуж биш. Тийм болохоор бид бол ажилчдаараа, үйлчлүүлэгчдээрээ хамтран ажилладаг гадаад дотоодын түншүүдээр бол үргэлж бахархаж тэр одоо биднээс бол үн зүйл юм аа. Гялс ангаа ухааны төв нь Монголын ангаа ухааны академи, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль, халдвар төвчин судлалын үндэсний төв, томоогийн үндэсний төв зэрэг олон шинжилгээ ухаан боловсролын институт байгууллагуудтай хамтран ажилладаг. Гялс ангаа ухааны төвийн судалгаа сургалтын төвдөр доктор, профессоруд манай орны нөхцөлд шаардлагатай байгаа технологи, арга барилыг эрэл хайгуулгаж дуршин клиник, эпидемиологийн хэрэглээний ангаа ухааны судалгаануудыг хийж байна. Жил бүр уламжил болгон зохио явуулдаг нэгэн арга хэмжээ бол ангаахын эмч мэргэжлэнүүдэд лабораторийн онцлогооны дэлхийн болоод Монгол улс дахь шинэ сургууль дэвшилтэд хөгжлийн олдыг танилцуулах сургалт семинар явуулдаг. Монголын ангаахын салбарын хөгжлийн түүчээ болсон энэ байгууллага 15 жилийн ойн босгон дээр халдвар төвчний онцлогоо тандалтанд нүклеин хүчил суурилсан өндөр мэдрэг аргуудыг нэвтрүүлэх боломжийг судалж, олон улсын судлаачдыг урьж мэргэжил нэгт нөхөдтэй сургалт явууллаа. За энэ сургалтанд бол Улаанбаатар хот болон одоо аймаг орон нутгийн одоо төлөөлөл ер нь 100 гаруй хүн бол оролцож байгаа. За 30 гаруй одоо байгууллагын төлөөлөл энд бол оролцож байна. За гяс ангаа ухааны төв нь бол одоо манай эмч мэргэжилтнүүдийн мэдлэг оюуныг дээшлүүлэхэд оюунтлаг талаасаа одоо байнгын санхүүгийн дэмжлэг тусалцаа үзүүлж сургалт семинарыг бол зохион байгуулж байгаад бол баяртай байна. Юуны өмнө намайг бүрж энэ уулзалт орсонд баярлалаа. Одоо яг гадаа бороо орж байна. Монгол улсад ирж байгаа их баяртай байна. Тэгээд энэ удаагийн
уулзалтаар бол олон чухал асуудал хөндөж байна. Тэгээд энэ молекул биологийн аргыг бол Монголд нэвтрүүлэх нь бол юунаас чухал юм аа. Монгол улс бол сөрөг өвчлөл өндөртэй орн. Тэгэхээр манай зарим бүтээгдэхүүн бол энэ сүрээд эзэмших ажилд тус нэмэр болохоор бүтээгдэхүүн байгаа. Тэгээд бидний цаашдын хамтаа ажиллагаа улам үржинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ семинарын үйл ажиллагаа нь амжилт хүсье. Шинэ зууны өсрөнгүй хөгжил цаг минутаар урагшилж байна. Дагаж биш зэрэгцэж бүр төрүүлэх шаардлага ч гарна. Ингийн тул байнга эрэл хайгууд шинэ менежментийн зогсолтгүй арга ажиллагаа хэрэгтэй. Бас ингэж байж амжилтын оргил түрхээс гад ард иргэдийн юугаар солишгүй үнэт эрдэнэ болох эрүүл мэндийг найдвартай сахин хамгаалж чадна. Энэ клиник лаборатори клиникийн шинжилгээ лабораторийн шинжилгээ үргэлж тэргүүлж байна. Тэр дэлхийн зах зээл дээр нэвтэрж байгаа шинжилгээнүүдийг манад байхгүй шинжилгээнүүдийг бас Монголдо хийн. Тусаад тогтносон Монгол улсад бол эрүүл Монгол хүн, эрүүл одоо Монголын иргэн гэдэг бол юу юунаас үнэтэй капитал. Тийм учраас бол манай хамт олон Гэлс компани энэний төлөө зүтгэж байгаа учраас бол бас сэтгэл хангалуун байдаг. За энэ жил Гэлс компани 15 жил яваад тахаж байна. Тэгэхээр Гэлс компани хамт олон бол Монгол хүний эрүүл мэндийн төлөө баттай зогсож та бүхний эрүүл мэндийг хамгаалахад найдвартай ажиллах болно. Тэрийг та бүхэн амлаж байна. Нөгөө талаар Гэлс компанийн нийт хамт олонд эрүүлэх аз жаргал сайн сайхан хүсье. Ард түмнийх эрүүл энхийн манад 15 жил зүтгэдэг анагаах ухааны лабораторийн салбарт шин дэвшил, шин хөгжлийг авчирсан Гэлс төвийн хамт олонд талархахгүй байхын аргагүй. Хувийн лабораторийн хөгжлийн түүчээ болон мэдлсэн энэ төв ирээдүйд дэлхийд данстай томоохон лаборатори болохыг үгүйсэх аргагүй. Учир нь тэд үргэлж шинийг эрэлхийлж, шинийг бүтээсээр байна.